тамийн цаана өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 2007 оны 11-р сарын 12-нд Хятадын Шанши мужийн Говжоотын Эго гэдэг жижиг тосгонд хүмүүсийн санаанд оромгүй нэг зүйл боллоо. Өглөө эртнээс тосгоны нарийн гудамжаар урт хормын цуваа өдөлж машины чимээ гарч байв. Хормын зам дагуу маш урт улаан авис дэвсэн байсан. Тосгоныхан бүгд гудамжинд гарч энэ авар үзэгдлийг үзэх гэж бие төрж шахан зогсцгов. Өмнө нь чинь 7 өрөн болсон ч ийм сүртэй энэ тансаг хязээж байгаагүй юм. Хамгийн их гайхмаар зүйл бол хормын цуваанд явсан 12 ширхэг хамар машин байлаа. Хүмүүс тэр машиныг хязээж харж байгаагүй болохоор ямар гоё машин бэ гэж уулагаална. Тэр үед Хятадын энгийн ажилтны жилийн орлого дөнгөж $3,000 орчим байсан учраас ийм машинтай хурмын гэдэг бараг үлгэр мэт зүйл байв. Гэтэл энэ зүгээр нэг айлын өрөм биш. Говжоотын хамгийн баян хүн Канжампины хүүгийн өрөм байсан юм. Тэд хуримдаа 12 хамраас гадна тэр үеийн алдартай дуучдыг өрсөн бөгөөд хурмын зардал нь $1.5 сая төрсөн гэдэг. Ийм тансаг хурим улс даяар шуугандагдажээ. Баян хүмүүсийн амьдрал гэдэг нь энэ юм байна да гэж хүмүүс гайхан ярилцаж байлаа. 12 хамрын цуваа тансаг хурмын зураг Хятадын хамгийн анхаарал татсан мэдээний нэг болж энэ өдөр тосгоныхны хувьд хизээж мартагдшгүй өдөр болсон юм. Хормын гол баатар нь 19 настай хүн Күү Чиняо. Тэр 20 настай Канвэйлүн гэдэг залуутай гэрлэж байв. Тэр бол Шанши мужийн Говжоотын хамгийн баян хүн Канжимпины ууган хүү байсан юм. Хэдийгээр тэдний нас залуу байсан ч хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан зүйл бол тэр охин үнэхээр хөөрхөн болохоор л түүнийг сонгосон юм болов эсвэл нөлөөтэй гэр бүлийн ашиг сонирхлын гэрлэлт өгсөн таамаг гарч байлаа. Олон хүн магадгүй Чиняо бас баячуудын охин байх гэж таамаглаж байсан ч үнэндээ тийм биш байв. Күү Чиняо 1988 он 9-р сарын 24-нд Шанши мужийн Говжоотын Хэку тосгонд төрсөн. Тэр нүүрсний урхаан эзний охин биш. Түүний гэр бүл жирийн дундаж айл байв. Аав нь ихэнхдээ гэрээсээ хол ажиллаж гэр бүлийнхээ амьдралыг авчивдаг байсан. Чиняо төрсөн дараа аав нь гэртээ буцаж ирээд боловсралтай хүн болохоор дунд сургуульд багшаар ажиллах болжээ. Аав нь охиноо маш их хайрладаг байсан. Гэрийн санхүү хэцүү байсан ч охиныхоо хүслийг биелүүлэх гэж үргэлж хичээдэг байв. Багш хүн болохоор тэр охиныхоо боловсралд онцгой анхаардаг байсан юм. Аавын хайр халамжинд өссөн Чиняо багаасаа дуулууртай, хүмүүжил сайтай хүүхэд байв. Тэр тосгоны гудамжаар явахдаа танил хүнтэй тааралдвал заавал мэдлдэг. Гэрт нь хүн ирвэл халуун татнаар өгддөг. Ийм л сайхан ааштай охин байсан гэдэг. Тиймдээш тэр авийнхан бүгд түүнийг хайрладаг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам Чиняо улам өрхөн болж эхэлжээ. Том, гялалцсан нүдтэй, ухаалаг цаваа охин байсан. Метр 65 см өндөр, туранхай, тосгоныхан түүнийг Хэку тосгоны хамгийн үзэсгэлэнтэй охин гэж нэрлэх болсон юм. Ахлах сургуульд орсон дараа Чиняо түүний ирээдүйн нөхөр болох Канвэйлүн гэдэг хүнтэй танилцсан юм. Канвэйлүн бол Говжоотын Чинэлэг гэр бүлийн хүү. Харин Чиняо түүнээс төсөөр даруухан ном унших дуртай охин байв. Сургууль дээр Вэлүн бусдаас илт ялгардаг байлаа. Үргэлж үнэтэй хувц өмсөж, гой машин унаж, баян айлын хүү гэдгээ ээлт мэдрүүлдэг байсан. Харин цэвэр даруу энгийн гоо үзэсгэлэнтэй Чиняо түүний анхаарлыг татжээ. Вэлүн хичээлдээ нэг их сонирхолгүй байсан ч хөөхөн бие даасан охинд татагдахгүй байж чадсангүй. Чиняо бол ерөн дэндүү төлөв даруухан охин байсан. Тийм болохоор ийм эрт хүнтэй үрхэн гэж хинч бодоогүй. Гэхдээ магадгүй тэр үргэлж дуулууртай, тайван байх гэж өөрийгөө барьсаар байгаад нэг л өдөр сэтгэлээ дагсан байх. Эсвэл зүгээр л эсрэг зан чанартай хүмүүс бие биедээ татагддаг гэдэг үг үнэн байсан ч юм шиг. Юутайс Чиняо Вэлүнд анхаарал хандуулж эхэлсэн. Ингээд тэдний харилцаа аажмаар гүнзгийч салшгүй ос болж хувиржээ. Хамгийн сонирхолтой нь энэ хоёрын харилцаанд хоёр талын гэр бүлч саад болоогүй харин ч дэмжиж байв. 2007 онд Чиняо дөнгөж 19 настай байхад гэр бүл хормын талаар ярилцаж эхэлсэн байлаа. Хоёр гэр бүл 11-р сарын 12-ыг хормын өдөр болгож тохирсон. Энэ өдрийг Чиняогийн хадмаа Канжамби өөрөө сонгосон байв. Тухайн үед Канжамбийн шинэ үйлдвэр барих ажлаа эхлүүлсэн байсан ч ажил нэг л бүтлгүй саадтай байжээ. Гэтэл хормын өдрийг тохирлолцсон цагаас хойш бүх зүйл гайхмаар сайхан болж ажил нь амжилттай болж эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь Чиняо Вэлүн нарын хормын яг тэр өдөр Чинпигийн шинэ үйлдвэрийг нээлтч бас болсон. Тэд энэ үйл явдлыг гэр бүл Аз авчирна гэж итгэжээ. Тэр цагаас хойш Чампийн бэрээ гэрийн Азийн од гэж үзэх болсон. Тийм Аз авчирдаг бэртэй болсон болохоор тэр хормыг бүрч сүртэй хийх ёстой гэж боджээ. Тэрээр хормын ёслолыг өөрийн шинхэн барьсан үйлдвэрийн талбай дээр хийхээр шийдсэн байна. Чиняогийн гэрээс хурмын газар хүртэл бүх зам улаан амьсаар хүчигдсэн байв. Нийт 7 милийн урттай. Зам дагуу уул толгойд мод хашаа бүгдийг нь улаан тууз дэнлөв өнгийн гэрэл ягаан торгоор чимэглэж яг л үлгэрийн мэт орчин бүрдүүлжээ. Хурмын цуваа 12 хамир машинаар дууссангүй. Тэдгээр хамир бол ердөө нэг хэсэг л байсан. Түүнээс цааш хэдэн зуун Mercedes-Benz, BMW машинууд байжээ. Тэр цуваа хязгааргүй мэт урт төгсгөл нь хаана өрч байгааг хэн ч мэдээгүй гэдэг. Хурмыг телевизийн хамгийн алдартай хөтлөгч хөтөлж дараа нь болсон хүлээн авалт нь үнэхээр тансаг яг л хааны яслал шиг байв.
50 дахь Шангаан тогоочдын баг ирж зочдод зориулж 160 ширхэг нарийн ширээ зассан. Тоцгоныхны хэлсээр зочид бүгд чинээлэг нөлөө бүхий хүмүүс байсан. Тэд бүгд тансаг машинтай ирсэн тул тоцгоны жижиг замаас эхлээд хот хүртэл хэдэн милийн урт түгжирлэгсэн гэдэг. Тэр өдөр Чампийн баяраа бүхэнтэй хуваалцахыг хүссэн тул маш том солиуд бодулжээ. Энэ солиуд нь гэхэд хэдэн 10,000 долларын зардалтай байсан гэдэг. Гэвч энэ хурам хэд тансаг хэтрүүлсэн мэт санагдсан тул олон хүн шүмжиж эхэлжээ. Тэрч байтугай орон нутгийн захиргаа тусгай урал зарлаж ийм тансаглалыг буруу шаасан байна. Гэхдээ бодоод үзтээ Чампийн бол тухайн хотын хамгийн баян, хамгийн том дотор түлэгч, түүнийг хэн зогсоож чадах билээ. Мөн ихтэй хүмүүс зөвхөн хөрөнгөтэй байдаггүй, бас далд ирэх мэдлэлтэй байдаг. Гэр бүлийн нийт хөрөнгө ойролцоогоор 150 сая $1 давсан гэж үздэг. Гэхдээ тэр их мөнгө цэвэр аргаар алдсангүй. Гэлэлцэн хурмын цаана хууль бус түүх нуугдаж байв. Канчампийн Чиняогийн хадам ав. Тухайн үеийн Гожо хотын хамгийн баян хүн. Тансаг хурмынхаа дараа хүмүүсийн анхаарал нь төвд орсон билээ. Гэхдээ хүмүүс тэр хүний өнгөлөг амьдралын цаадах жинхэнэ дүүхийг мэдэхгүй байв. Тэр анх жирийн нэг ядуу тариачин айлын хөв байсан. Өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд байжээ. Тухайн жил түүний төрсөн эцэг их олон хүүхэдтэй байсан тул хүүхдгүй өвөө эмээ нь түүнийг авч өсгсөн байна. Хожим нэг сэтгүүл Канчанпинаас яагаад хүүхдийнхээ урмыг тийм сүртэй хийсэн юм бэ гэж асуухад тэр ингэж хариулсан байдаг. Би залуудаа хэтэрхий ядуу байсан. Тийм болохоор хүүгээ тансаг амьдралыг мэдрээсэй гэж хүссэн юм. Тэр үнэхээр ядуу айлын хүүхэд байжээ. Гэр бүл нь 4 хүүхэдтэй Чампийн хамгийн бага нь байсан бөгөөд гэрийнх нь Цин гэж очилдог байв. Хожимын Цин гэдэг нэрийг тэр өөрийн компани нэр болгосон гэдэг. Бага байхад нь өмсөх хувцас болддоггүй. Томчуудын хуучин хувцсыг нөхөж ойоод өмсдөг байжээ. Хоол нь ихэнхдээ усан шүл ногооны үлдэгдэл байсан. Гэвч энэ ядуу амьдрал түүнийг ажилж хичээнгүй болгосонгүй. Харин ч эсэргээрээ амархан замаар амьдрах хүслийг нь улам өдөжээ. Тэр сургуулиас гарч өдөр бүр тосгоны дүүнрийнхээ хамт тэнмэл амьдралтай болсон. Өдөр бүрийнх нь ажил бол жижиг хулгай их. Хаяа хүний талбайгаас төмөс алим улгаална. Заримдаа дахиад шарж ирдэнэ. Ингэж явсаар тэр улам зоригтой болж 18 настайдаа илүү том хэрэгсэгдэжээ. Тэр орон нутгийн металлургийн үйлдвэрийн агуулгалуурч төмрийг хайлуулж гаргасан цулган төмөр гулмаа улгаалахаар төлөвлөсөн байна. Чампийн сар гаруй үйлдвэрийн хамгаалтын цагийн хуваар харуулын байрыг ажиглаж байв. Нэг шөнө тэр үйлдвэрийн ашаанд нууцаар орж том цул ган төмөр хулгайлаад ус зайлуулах хоолоогоор дамжин цогцжээ. Тэр энэ хэрэгтээ маш сэтгэл хангалуун байсан. Хэрвээ би ингэж баг багаар хийгээд байвал хинч мэдэхгүй би ч жаахан ашиг олно гэж бодсон гэдэг. Гэвч хулгайг нуун гэдэг баг боломжгүй. Удалгүй үйлдвэрийн менежер тооллого хийхэд ганган их хэмжээний алдагдал илэрч цагдаад мэдэгдэв. Мөрдөн байцаалтын дараа гол буруут нь Канчампийн болохон тогтогдож тэр даруй баривчлагдсан. Цагдаад тэр нуусан ч үгүй. Би хэдхнийг л авсан жижигхэн хэрэг шүү дээ. Хамгийн ихтэй л хэд хоног хогдоод сулагдах байх гэж бодсон байна. Гэвч хууль бол хууль. Тэр хэдэн жилийн хорих авч шоронд суужээ. Хорихоос гарсны дараа Чампийн боловсралгүй хүн болж үлдсэн байв. Хүн ажилгүй боловсралгүй бол юу ч хийж чадахгүй. Тэр үе Шаншийн мужид нүүрсний бизнес уртстай өгчөж олон хүн бажиж байлаа. Чампийн үнийг хараад би ч гэсэн ингэж болно гэж боджээ. Гэхдээ түүнд уурхай худалдаж авах мөнгө байгаагүй. Тэгээд шүн нойргүй буцаар нэг ухаантай санаа олсон юм. Тэр ах дүү нартайгаа нийлж уулын цаадах эзэнгүй уурхайг эзэлж авсан байна. Тэд уурхай төрийн өмчүү эсвэл хувийн өмчүү гэдгийг сонирхсонгүй. Зүгээр л ухаж эхэлсэн. Жаахан багаж худалдаж аваад нүүрс ухаж борлож эхэлжээ. Удалгүй тэд бага ашиг олж Канчампийн ядуу уулгачаас жижиг уурхай эзэмшигч болон хувирсан юм. Гэхдээ анхны уурхайн дуусаж эхлэхэд тэр дахин дараагийн боломж хайж эхэлсэн. Тэр уул дэлбэлэх зорилгоор хэдэн тонн тесрэх бодис худалдаж авч уулыг дур мэдэн дэлбэлж гадаргуй нүрсний судлуудыг ил гаргажээ. Энэ уурхайнууд түүнд асар их ашиг авчирсан ч бизнес нь хууль бус байсан. Лицензгүй олборлолт татвар төлөөгүй зэрэг шалтгаанаар дахин баригдаж шоронд оржээ. Гэхдээ энэ удаа тэр хуучин кампань биш байв. Тэр мөнгөний үчийг мэддэг болсон байлаа. Шоронд байхдаа авилга өгч ердөө 1 сарын дараа судлагдсан. Тэр үе Чампийн нэг зүйлийг бүр ойлгожээ. Зориг байгаад нэмэргүй чамайг хамгаалах хүн байхгүй бол чи хизээж байж чадахгүй. Тэгээд тэр арт талыг нь хариуцхан хайж эхэлжээ. Удалгүй тэр Чаншин Мин гэдэг нөлөө бүх этгээдтэй танилцсан байна. Энэ хүн Шаншигийн нүүрсний хаан нууц ертөнцийн томоохон лидер гэх нэрлэгдэх маш их мэдлэлтэй хүн байсан. Чампийн түнд мөнгө төлж бэлэг өгч түүгээр дамжуулан нүүрсний лиценз авч чаджээ. Үүнээс гадна хэд хэдэн уурхайг өөрийн нэрээр бүртгүүлсэн байна. Тухайн үед нутгийн засаг захиргаа тосготуудыг нэгтгэж шинэ тосгоны дарга сонгох гэж байсан. Чампийн үүнийг том боломж гэж харжээ. Хэрвээ тосгоны дарга болчихвол төрийн цалин аавна бас илүү уурхай авах боломжтой болно гэж бодсон юм. Тэгээд тэр сонгуул нэр дэвшгээр шийдэв. Сонгуульд айлахын тулд тэр янз бүрийн арга хэрэгжилж эхэлсэн. Бага ангийн найзууд уурхай ажилуулдаг хүмүүсийг дагуулж тосгоны айлуудаар орж $15,000 тараан
Намайг сонгвол айлбарт $90 өгнө гэж амлажээ. Тэр үед тосгоны тариач жилдээ $90 олж чаддаггүй байсан тул бүгд баяртайгаар зөвшөөрсөн. Ингээд тэр тосгоны дарга болж чадсан юм. Гэхдээ амлалтаа биелүүлээгүй. Хүмүүс уурлаж гэрт нь очиж мөнгөө нэхэхэд тэр хөөж, загнаж, заримыг нь хүч хэрэглэн гаргаж байжээ. Түүнээс хойш тосгоных нь түүнийг тосгоны дээрэмчин бусдын завлангоор байж гэж нэрлэдэг болсон юм. Дарга болсныхаа дараа Канжампын улам даварчээ. Тэр тосгоныхныг ашиглаж хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ уурхаагаас олборсон нүрс нь ихэнхдээ холь зэгтэй, тоос шороотой байжээ. Тиймээс угааж цэвэрлэх хэрэгтэй байсан. Гэвч тэр үүнийг хийхдээ тосгоныхны ундны усны их үсэр болох удгийг ашигласан байна. Нүүрс ухаахад ашигласан бохороос худаг руу буцаж орж ус нь хэрэглэхээ аргагүй болчихж, тосгоных нь цэвэр усны хамсдалд орж хөрөж тосгондоо хэдэн километрийн цаанаас усаа мөнгөөр авч эхэлсэн. Уурхайн хэмжээ томорч илүү их ус хэрэгтэй болсон тул тэр тосгоныхны газрыг хүчээр булааж аваад тэнд 2 дахь нүүрс ухаах үйлдвэр барьжээ. Ингэж хүний газар дээр ус бохирдуулж амьдралыг нь сүтгэж байхад ч тэр эцэнгүй. Тэр бүр тосгоны ард тал Кангийн овгийн орчуулгын газар нэртэй тансаг орчуулгын газар хүртэл барьжээ. Гэхдээ тэр оршуулгын газрыг зүгээр нэг гэр бүлийнхэндээ зориулсангүй. Харин тосгоныхонд оршуулгын газар зарж мөнгө олох хэрэгсэл болгож хувиргасан юм. Газар бүрийг өндөр үнээр худалдаалж байжээ. Ингээд тосгоныхоос булааж авсан газраа дараа нь буцаагаад мөнгөөр зарж ашиг олдог болсон байна. Үнэн дээр энэ бол хүнлэг бус ёс зүйгүй газар дээрэмдэгчийн үйлдэл байлаа. Тэр нүүрсний бизнесээс гадна орон нутгийн тээврийн салбарыг хүртэл гартаа авахыг оролцсон. 2007 онд Говжоотод Ма гэдэг нэртэй нэгэн хүн $15,000 гаргаж 4 ширхэг том автобус худалдаж авсан байна. Түүний зорилго бол хот хоорондын зочигч тээврийн бизнес эрхлэх байв. Канжампын энэ бизнест ашиг олж байгаа хараад энэ ажлыг би хийх ёстой гэж боджээ. Тэгээд тэр танил талаа ашиглан Маг тээврийн лиценз авахт нь цаад учруулсан байна. Ма аргагүй төрж бизнесээ орхиос өөр аргагүй болжээ. Тэгэхэд Чампийн түүн рүү очиж чи энэ автобуснуудаа ашиглаж чадахгүй юм чинь надад хямдхан зар гэж хэлжээ. Ма өөр аргагүй төрж автобусаа хэм дунаар зарсан байна. Тэгээд Канжампи тэдгээрийг ашиглан хот хоорондын зорчигч тээврийн бизнесийг өөрийн нэрээр явуулж эхэлжээ. Харин хэсэг хугацааны дараа Ма өөрөө дахин хэдэн автобус авч лиценз аваад бизнесээ хийсэн. Тэгэхэд Канжампийн үнийг өрсөлдөөн гэж үзэж түүний автобуснуудыг эвдэлж Мааг зодуулжээ. Ма айж эцэст нь бүр мөсөн бизнесээ орхисон гэдэг. Тэр үеэс эхлэн Канжампи энэ нот миний мэдлэлт гэдэг шиг аашилж юу үснэ гэдэг болжээ. Түүнийг нутгийнхан дотроо аимшигын ноён бүхнийг худалдаж авдаг хүн гэж нэрлэдэг байв. Тэгээд 2007 оны тэр хурим үнэндээ түүний олон жилийн хууль бус орлогын үр дүн байжээ. $1.5 сая үнэтэй энэ хурим бол түүний хууль бус ашиг бохир мөнгө ил гаргаж гайхуулсан л хэрэг байлаа. Хүмүүсийн дунд янз бүрийн яриа гарч байлаа. Зарим нь энэ бол амжилттай хүний баяр шүү дээ гэж магтаж, харин зарим нь хууль бус мөнгөөр хийсэн танцаглал гэж шүүмжилж байв. Харин энэ бүх шууган дунд 19 настай Кужин Яв зүгээр нэг охин байсан. Гэхдээ тэр удалгүй энэ гэр бүлийн хэсэг болж тэдний бохир ертөнцид татагдаж орсон юм. Хуримын дараа хадам аавынхан компани эхлэн бодогчоор ажиллажээ. Учир нь нөхөр Вэйлүн гэртээ баг ирдгүй, өдөр шөнөгүй зугаалдаг, мөнгө үрж явдаг байсан юм. Тиймээс Чампийн гэр бүлийнхэн чухал ажлуудыг бэртээ даатгсан байна. Мөн тэр Чиняог хүүхдээ болохыг дэмжиж хэрвээ хүү төрүүлбэл $300,000, охин төрүүлбэл $150,000 өгнө гэж амласан байдаг. Хятадын уламжлалд хүүхэд төрүүлэх нь сайн эрэг гэж үздэгч ингээдлээ их мөнгө амлах нь Чиняогийн сэтгэлийг хаачмаар өрчилжээ. Тэр 2 хүү 2 охин төрүүлж нийт $900,000 авсан гэдэг. Цаашлаад тэр компани дотоод санхүүг хариуцах болсон. Нэг өдөр тэр бүртгэл шалгаж байхдаа гэр бүлийн бизнесийн ихэнх орлого хууль бус аргаар олдог болохыг ойлгожээ. Эхэндээ зочирдсан ч тэр үед Чиняо айл хэдийн тансаг амьдралд ассан байсан. Ингээд тэр үннийг мэдсэн ч буцах замгүй болсон юм. Удалгүй хадам аав нь түүнд улам итгэж түүнийг санхүү хариуцсан дарга болгосон байна. Тэр үеэс эхлэн Чиняо гэр бүлийн бүх мөнгө хөрөнгийг удирддаг болсон. Гэвч мөнгө их байх тусам түүний сэтгэл улам атуу хөдөн болжээ. Түүний орлого хууль бус олборлолт татвараас болдог ахуулаас бүрдэж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрч бас аав нөхрийнхээ адил ширүүн тогшин бусдыг үл хөндөлдөг нэгэн болж хувирсан. Нэг өдөр тэр хүүхдтэйгээ хамт гудамжаар алхаж байх үед нэг хөгшин хүн тэрэг дүрж яваад санамсаргүй хүүхдийг нь мөргөчгчээ. Хөгшин хүн айж уушлахгүйсэн чинь яав түүнийг орхисонгүй. Тэр загнаж хажуудаа байсан хүмүүсээр түүнийг задуулсан гэдэг. Хөгшин хүн тэр үед эмнэлэгт хүрэгдсэн байна. Түүний энэ үйлдэл тосгоныхныг үнэхээр гомдоож итгэлийг нь алджээ. Тэр гэрийн азийн од биш харин мөнгөний шуналдаа сохорсон өхөн болж хувирсан байв. Кангийн гэр бүлийн гэлэлцэн амьдрал мөнх биш байлаа. Хэдийгээр тэд нөлөөтэй танил талтай байсан ч улсын хэмжээнд хууль бус уурхай хэл ахуулын эсрэг компанид ажиллаж эхэлж 2008 оноос бүх зүйл өөрчлөгдөв. Тухайн үед улс орон даяар олон хүн зөвшөөрлгүйгээр ашигт малтмал олборлож
улсын баялагийг хууль бусаар завшиж байсныг илрүүлжээ. Үүний уулмаас төрийн өмчийн охирол нэмэгдэж хорон нутгийн эдийн засагч сөргөөр нөлөөсөн байна. Тиймээс төр хууль бусаар ажиллаж байсан нүүрсний урхаануудад хатуу арга хэмжээ авч эхэлжээ. Олон хүнийг баривчилсан ч эрх мэдэлтэй, танил тал сайтай хүмүүс хариуцлагаас бултаж чадсан. Тэдний дунд Канчанбин байлаа. Тэр тосгоны дарга, намын орооны бичгийн дарга, хотын их хурлын төлөөлөгчийн албан тушаалаа ашиглан өөрийгөө хамгаалжээ. Тэр баригдаагүй төдийгүй бүр хууль бус урхаануудыг хэм дүмнэр худалдаж авч нэрээ цэвэрхэн болгож чадсан байна. Уурхайг хэд ухснаас болж газар сууж газрын нуран гүйцсэн гин. Энэ тухайг хүмүүс мэдээд шууд л эрх баригчдад мэдээлсэн байна. Бүх хүн энэ удаа Канчанбин заавал баригдана гэж итгэж байв. Гэтэл тэр дахин мөнгөөр асуудлыг шийдэж ус зайлуулах сууг ухаж байсан гэж тайлбарлан хэргийг дарж асуудлыг намдарсан. Тэр үеэс хойш Кангийн гэр бүл илүү болгоомжтой болжээ. Чиняо хүртэл хүмүүстэй цагдаад асуудал болохоор зүйл битгий хийгэж анхааралдаг болсон гэдэг. Ингээд хэдэн жил чимээгүй гаднаа даруухан мэт өнгөрчээ. Гэхдээ 2014 онд тэдний ард тал болох Шаншигийн нүүрсний хаан баригдаж мөнгө ухаах болон гэмт бүлэглэл удирдсан хэрэгээр ялавсан байна. Тэр баригдсанаар тэдний бүх дэмжлэг ард тал нэг нэгээрээ байхгүй болж эхэлсэн. Нэг нэгээрээ баригдаж олон жил айж дуугүй байсан хүмүүс эцэст нь амнээж эхэлсэн. Тэд бүгдээр гарын үсэг зурж Канчанбингийн эсрэг өргөдөл гаржээ. 2018 оны 5 дугаар сард Тайюан хотын цагдаагийн газар нэргөө цагтл хүлээн авлаа. Тэнд Говжо хотын их хурлын төлөөлөгч Канчанбины дарамт хүчирхийлэл, хууль бус уурхай авилгын талаар нарийн мэдээлэл бичсэн байв. Цагдаа нар тэр дайруу шалгалт эхэлж асар их баримт таталгаа зөвлүүлжээ. Энэ ажиллагааны үеэр нийт 25 хүн баривчлагдаж 130 гаруй ноцтой хэрэг илэрсэн. Тэдэнд дараах хэрэгүүдийг оноосон байдаг. Гэмт бүлэглэл үүсгэх, удирдах, оролцох, хууль бус уул уурхай эрхлэх, тариалангийн газрыг хууль бусаар булаах, айлгын сүрдүүлэх болон бусад олон гэмт хэрэг. Ингээд Канчанбины гэр бүл 1996 оноос хойш босгосон бүх бизнесээ алдаж бүх зүйл нь нуруу унжээ. Канчанбин хүү Канвэйлюнаар баривчлагдсан. Харин Хүү Чиняо их хэмжээний мөнгөтэй зугтсан байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд 90 сурвалжч буй оргодол гэж зарлжээ. Цагдаа нар түүнийг удаан мөрдөж 2019 онд байрлалыг нь тогтоожээ. Тайюан хотын тансаг орон сууцнд цагдаа нар 8 цагийн хотолт хийсэн дараа Чиняог баривчилсан байна. Түүнийг баривчлах үед брендийн сандал өмссөн маш ганган увцтай байжээ. Ачирхалтай тэр баригдаж байхдаа инээмсэглэж тайван байсан гэдэг. Гэрчүүдийн эснэр тэр амьдралаас хүссэн бүхнээ авчихсан хүн шиг огт харамсахгүй бүр тайван харагдаж байсан гин. Баривчлагснаас 10 сарын дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 22-нд Тайюан хотын шүүх шийдвэрээ гаргажээ. Канчанбин 25 жилийн хорихол, Хүү Канвэйлюн 20 жилийн ялавч тэдний бүх хөрөнгө хураагдсан байна. Харин хамт оролцсон бусад хүмүүст ялан хүмбэрт харилцаа адилгүй оноосон байна. Хүү Чаньяогийн хэргийг тусдан шийдвэрлэхээр үлдээсэн. Гэр бүлийн автобусын бизнесээс хамгийн ашигтай нь Говжо Тайюан чиглэл байсан бөгөөд энэ шугамыг Чиняо удирддаг байв. Түүнийг баригдсны дараа засгийн газар тээврийн үйлчлэгийг өөр компани шилжүүлжээ. Тэдний нүүрс угаах үйлдвэр хаагдаж, хашаа нэвтэрч, ус тогтсон балгас болсон. Нөгөө талд байсан 4 давхар офисын барилга эзгүүрч уулын бэлд 2 экскаватор хаягдаж, өвсөн дунд зэвэрч байв. Тосгоны хаа сагуу гэмт хэргийг таслан зогсоо гэсэн үрээ харагддаг болсон. Хүү Чаньяогийн амьдралыг эргэн харуул 19 настай үцгэслэнтэй сүд бүсгүйгээс 10 жилийн дараа брендийн сандал өмсөн буута цагдаа нарын дунд баривчлагдаж буй гэмт хэрэгтэн болж хувирсан байна. Түүний амьдрал яг л кино шиг гинтийн эргэлдээр дүүрэн байв. Энэ бүхэн бидэнд нэг л зүйлийг ойлгууллаа. Мөнгө, эрх мэдэл хүнийг өөрчилж чадна. Харин хууль бус замаар олсон амжилт хизээ нэгэн цагт үгүй болдог. Хэрвээ чи үнэнч шударга замаар явахгүй бол нэг л өдөр бүх зүйл чинь нуран ундаг. Хүмүүсийн атаархал шунал эрх мэдлийн хор уршгийг ил гаргасан бодит амьдралын гашуун сургамж болсон түүх юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.